За сайн уу манайхаа. Одоо ингээд миний ээлжид нэгэн бичлэг эхэлж байна. За тэгэхээр ойрд яагаад бичлэг хийгээгүй вэ гэхээр шалгалт чивлэг инээ тэрэгээд. Тэгээд зуны авалт эхэлсэн ч гэсэн нэг ном зохиогоо тэгээд сурагчдын групп руу оруулаад завгүй байлаа. Одоо би түрүүн нэг номны хуудас зурсан болохоор одоо бичлэгээ хий гэж бодлоо. Ойр бичлэгээ хийгээгүйг минь ойлгоорой. За явартай ч бичлэг хийхийн өмнө та нарт нэгэн зүйл танилцуулъя. Тэр нь юу вэ гэхээр дин. Энийг бидний үстэй. Тад Squid Game-ийн нөгөө нэг Jackie гэдэг үлээ. Би энийг өөрөө хийсэн шүү. Явартай ч энийг би яаж ашигладгийг нь мэдэхгүй. За явартай ч бичлэгээ ингээд эхлүүлье. За тэгэхээр өнөөдрийн бичлэгний сэдэв юу вэ гэхээр Анагийн тэврч унтдаг тэврэгчийн гэрийг танилцуулах болно. За ингээд энэ гэр дотор бол манай тэврэгч байж байна. Тэгээд энэ гэрийг юугаар хийсэн бэ гэвэл хайрцгаар хийсэн. Ээж гоо сайхны юм захиалаад тэгээд тэр хайрцгаар нь би Анаа хоёр энийг хийсэн. За явартай ч энэ бол хаалгана. Энийг скотч утсан болохоор нэгдэж хаагдана. За тэгээд энэ бол чимэглэл зүгээр. Би энийг зүгээр нуглаад хийсэн л дээ. Зам болж байгааг холбогдуулаад зүгээр дэвүүний чимэглэл. Харин энэ бол морны оромж тэмдэглэн. Энэ дээрхийг бас би хийсэн. Бас энэ бичиг болон зургийг бас би зарсан. За тэгээд гэр доторхыг танилцуулъя гэж. За энэ бол цагаан дэвсгэр. Үндэ миний цагаан бод болох л доо. Түрүү энэ нэг түрүү хүртэл нэг дэвсгэргүй байсан. Тэгээд бичлэг хийж байгаа болохоор энэ нэг дэвсгэр оруулчлаа. За явартай ч энэ бол тоглоом. Анагийн тоглодог нэг амтанд хийжээдэг тоглоом. Тэгээд энийг зүгээр тавьчих. Тэнгч ингээд тоглох гэхэд. За явартай ч та нар энийг мэднэ үстэй. YouTube дээр зөндөө TikTok дээр зөндөө гардаг. Энэ тоглоомыг та нар мэднэ дээ. Би өөрөө энэ тоглоомын нэрийг мэдэхгүй л. Явартай ч энэ нэг гоё тоглоом. Энэ тоглоомыг бол би 6 сарын 1-ээр энэ хүүхдийн баяраар бэлэг бол ээжээс энийг авсан. За явартай ч энэ бол манай тэврэгч мэдээж хар үгэмөө. Энийг Анагийн төсөө өдрөөр энийг ээж бит хоёр авч өгсөн. Бас хөөрхөн шүү. За явартай ч энэ хаалган дээр бичсэн юм нь бол манай Анагийн бичсэн өгнүүд. Эднэр байна. За явартай ч энэ үртэл бичлэгийг маань үзэн та нар баярлаа. Явартай ч дараагийн бичлэгээр уулзъя. Түр баяр.